Ардчилсан намын гишүүд дэмжигчид өчигдөр Төв намынхаа байрны гадаа жигсэж энх болтыг эсэргүүцлээ. Тус намын даргаыг тодруулах сонгуул ням гараг буюу 1-р сарын 29-нд болно. Гэтэл ардчилсан намын дарга энх болт 1-р сарын 24-нд тушаал гаргаж 1-р сарын 6-нд ардчилсан намын хэрэг эрхлэх газарт шинжилсэн бүртгэлээ хийлгэсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрээс болж 17 мянган хүн шинэ даргын сонгуульд оролцох эрхгүй болж байгааг тэд эсэргүүцэж байгаа юм. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны барьцаанууд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд алтан хуйг ардчилсан намын дарга байхдаа намаа байртай болгож чадаагүй хэмээн түүнийг буруутгасан юм. Тиймээс санал хураалтад оролцохоос өмнө ардчилсан намын гишүүдийн нэрийн өмнөөс ардчлалын өргөөр нэхэж байна гэж мэдээлжээ. Авилгатай тэмцэх газраас ерхийсэд асан сайхан бэлгийг дуудаж тайлбар авчээ. Их сурвалжийн мэдээлж буйгаар хөгжлийн банкны шалгалцтай холбоотойгоор тайлбар авсан гэлээ. Сайхан бэлэгт өөрт нь тусгаалan хэрэг үүсгэсэн бус хөгжлийн банкны шалгалтын явцад тодруулах тайлбар авах шаардлагатай байсан гэж мэдээлжээ. Их нутаг хүн зоноо хамгааллын төрийн бас байгууллагын тэргүүн Ханцурам төрийн дуулын үг алдаатай байгаа талаар өчигдөр мэдээлэл хийжээ. Тэрээр хэлэхдээ Монгол улсын төрийн дуул маань 1961-ээс 91 онд цогтой ардууд гэж дуулдаг байсан. Гэтэл 2006 оноос хойш золтой ардууд гэж дуулж төрийн бүх арга хэмжээнд хишиглүүлж байна. Золтой гэдэг үг нь юмыг дамжлан зээлэх, золигт харах гэсэн утгатай. Тиймээс ч Монгол улсын хувь заяа дээсэн дөрөнд динжигнэж гадны орны золиос болж байна гэж тайлбарлажээ. Хан уул дөрвийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн аманд байрлах 6 айлын гэрт хулгай орсон хэрэг 1-р сарын 7-ны өдөр гарчээ. Гэмтэтгээдүүд Нүхтийн аманд байрлах Гацуурс компани захирал Чинбатын гэрээс хуучин цагийн хөөрөг, таягны толгойн хэсэг, жанраасыг бурхан 14 см өндөртэй бурхан багш, очиртой мөнгөн хонх 15 сая төгрөг бэлнээр 28 нэр төрлийн алтан эдэл хулгайлсан бөгөөд нийт хохирлын хэмжээ 1 тэрбум 400 сая төгрөг эд зүйс хулгайлжээ. Төрүүлсэн хүүхдэд зүгээр шивсэн хэрэг Баян-Онгор аймагт гарсан. Няраа ээжэд эрүүгийн хэрэг үүсгэн Баян-Онгор аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Харин Няраг их нийлхсэн эрдэм шинжилгээний төвд авчирч биедэн байсан 6 зүг авах хагалгаа хийжээ. Хагалгаа амжилттай болж хүүгийн биеийн байдал сайжирч байгаа талаар өчигдөр мэдээлжээ. Монгол банкны тушаах алт хичээл эрх тусам нэмэгдэж байгаа талаар өчигдөр ашигт малтмал газрын засны газраас мэдээллээ. Алт тушаалт 2015 онд 15.1 тонн байсан бол өнгөрсөн 2016 онд иргэн аж ахуйн нэгжүүд 1851 тонн алт тушаасан үзүүлэлттэй гарчээ. Налах дүүргийн 5 дугаар хорооны нутагт тухайн малын гоц халбарт цэцэг өвчин гарсан тул тус дүүргийн засаг даргын захирамжаар өвчний голомт бүхий бүс нутагт 20 цэрийн дэглэм тогтоогоод байна. Тандалт хийхэд 51 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул энхүү тусгаарлжээ.